За Монгол Улсын үндсэн хууль зааснаар бол иргэний өмчлөх эрхийг хуулиар хамгаална гэж байна. За мөн үндсэн хуульд бол одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж байна. За энэчнээс улбаалаад хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, за мөн эрчим хүчний тухай хуулиар хэрэглэгч буюу одоо Монгол Улсын иргэн байна тийм үү. Тэр иргэн одоо тэр тог тасарсантай холбоотой учирсан хохирлоо тухайн хангагч байгууллага буюу одоо цахилгаан нөгөөг сүлжээ компани байдаг юм өөр ямар компани байдаг. Тэр компаниасаа бол нэхэмжлэх эрхтэй. Өөрөөр хэлэх юм бол одоо тэр хүний буюу одоо иргэдийн гинтийн тог тасралтаас улбаалаад тухайн иргэний айл өрхийн пар нь одоо хөлдөж хагарч байна. Эсвэл бол цахилгаан бараа тоног төхөөрөмж нь шатаад гэмтэж байна. Тэгэхээр одоо иргэн бол уг нь бол нөгөө өмчлөх эрхтэй тэрийг хамгаалуулна гэтэл төр нь өөрөө одоо тогийн таслаад иргэдийнхаа өмч хөрөнгийг гэмтээгээд байгаа асуудал байгаа дээ шүү дээ. Тэгэхээр үндсэн хууль заасны дагуу, эрчим хүчний тухай хууль заасны дагуу тухайн хангагч байгууллагаас учирсан хохирлоо нэхэх эрхтэй. Энэ дээр бол зүгээр ямар асуудал яригдах вэ гэхээр иргэд нэг хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр тухайн иргэний айл өрхийн цахилгаан бараа тоног төхөөрөмж өөр бусд юу гэдгийг те одоо уурын зоохнууд 100 муухнууд нь дэлбэрч чадчихээн гэж шүү дээ. Гин тог тасарснаас болоод тэгэхээр ийм асуудлууд байгаад ингээ бодиттой хохирол байгаа бол тэр доор нь буюу 24 цагийн дотор цахилгаан түгээх сүлжээ компани эсвэл хангагч компанида дуудлага мэдээлэл өгөх хэрэгтэй. За ингээд одоо цахилгаан түгээх компаниас ирээд үзлэг шалгалт хийгээд тухайн хэрэглэгч болон хангагч байгууллагын төлөөллүүд тухайн одоо цахилгааны гэмтэл тоглолтлыг юунаас болоод үүсв гэдгээ одоо хянж тогтоогоо тэнцээ акт үлдэнэ гэсэн үг. За ингээд акт үлдсэн тохиолдолд түүнтэй холбоотой хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол яг одоо өнөөдөр бэлгүүн гэдэг одоо айлын тийм үү хөргөх шатлаа. Энэ шатс нь төрөөс буюу одоо энэ цахилгаан хангагч байгууллагаас гинт тог таслантай холбоотой шатжээ гэдэг дүгнэлт гарах юм бол тэр хөргөгчнийхөө мөнгийг нэхэх хэрэгтэй л гэсэн үг. Харин иргэдийн зүгээр анхаарах зүйл нь ингэж акт үлдээгүй буюу 24 цагийн дотор дуудлага өгөөгүй нэгдүгээр. Хоёрдугаарт яг тухайн цахилгааны гэмтэл буюу хөргөгчний одоо тэр хохирол яг энэ цахилгаан тасласнаас болж үүснэ үү гэдгийг тогтоогоогүй бол одоо энэ талаар хохирлоо шаардах эрхгүй болчиход байгаа. За нэг тийм зүйлийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт эрчим хүчний хангагч байгууллагаас тухайн айл өрхүүдэд одоо ингээ бүсчлээд мэдэгдэж байгаа шүү дээ. 24 цагийн өмнө мэдэгдэх хэрэгтэй. Эрчим хүчнээс буюу одоо төрөөс гэсэн үг шүү дээ. Тэгэхээр төрөөс за одоо 7 дугаар хорооны иргэн тийм үү. Бэлгүүн танаа гэрийн тог бол одоо маргааш тэдэн цагийн орчимд ингэж тасарнаа. За магадгүй цаг нь тодорхойгүй байх юм бол маргааш яг ингэж тасраа шүү гэдгийг 24 цагийн өмнө буюу өмнөх өдөр надад мэдэгдэх ёстой. Гэтэл мэдэгдээгүй улмаас хохирч байгаа бол би хохирлоо нэхэх нь мэдэгцээр байтал би өөрөө одоо тэр хүнд даацсан ч гэдэг юм өндөр хүчтэй тэр юмнуудаа залгаж байж байгаа шатаачвал энэ дээр би хохирол нэхэх хэрэггүй. Тэгэхээр анхаарах зүйл нэгдүгээр 24 цагийн дотор дуудлага мэдээлэл өгөх нь байна. Хоёрдугаар хэрвээ танд мэдэгдсэн бол та өөрөө тэр хэрэглээний аюулгүй байдлаа хангах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ одоо хангаагүйгээс өөрийнх нь одоо эдгэрэнгэд хохирол учрах юм бол тэрэн дээр бол төр хариуцлага хүлээхгүй, хангагч байгууллага хариуцлага хүлээхгүй гэдэг ийм зохицуулт байгаа гэсэн. Нэгдүгüүрт бол эрчим хүчний зохицуулах хороо гэж байгаа, зохицуулах зөвлөл гэж байгаа. Тэгэхээр нэгдүгüүрт нөө танд хохирол учирсан бол нөө дуудлага мэдээлэл өгөх нь байна тийм үү. За ингээ хангагч байгууллагаас ирээд цахилгааны инженерүүд, техникчүүд нь ингээд ирээд үзлэг шалгалтаа хийгээд актаа үйлдэлээ. За тэр актын дагуу бол тухайн байгууллагаас хохирлоо нэхэн хохирлын шийдэхгүй бол эрчим хүчний зохицуулах хороо эсвэл зохицуулах зөвлөлд гомдлоо гаргаад хохирлоо нэхэх нь байна. Гэтэл зохицуулах хороо болон зөвлөл тухайн хохирлыг одоо барагдуулахгүй шийдэхгүй байвал дараа нь шүүхт хандна гэдэг ийм шат амжилттай гэсэн. Тэгэхээр ийм байдлаар бол учирсан хохирлоо бүрэн дүрэн нэхэж болно. Одоо зүгээр монголчуудын яг өнөөгийн нөхцөл байдал дээр яагаад ийм тохиолдол кейс гарахгүй байна вэ гэхээр иргэд ерөөсөө л энэ эрхээ мэдэхгүй байна. Тэгэхээр танд эрх нь байна, хуулийн зохицуултууд нарийн байж байна. Тэгэхээр бүр тэр бүртгий л одоо нэг эрчим хүчээр хангах гэрээг бол айл болгон байгуулж байгаа шүү дээ. Тэр гэрээгээ харахад л тэнцээ хэрэглэгчийн эрх, хангагчийн эрх үүрэг гэдээ байж байгаа. Тэгэхээр хангагч одоо тасалж байгаа бол тэрийг мэдэгдэх үүрэгтэй, мэдэгдэхгүй гин таслаад миний эдгэрэнгэд хохирол учруулчвал хангагч хариуцна гэдэг заалт нь гэрээн дээр ч байж байгаа. Тэгэхээр тэр гэрээнийхаа дагуу, хуулийнхаа дагуу ингээд шаардаад явахд бол бүрэн боломжтой гэсэн.